Андын мөсөн ууланд 500 жил хадрагдсан 3 хүүхэд буюу мөнх цас дуулнаас олдсон аимшигт нууц. 1999 онд Аргентин Чили хилийн загт орших Андын нурууны Юлия Яко хэмээх асар өндөр галтуулын ориглоос археологчид санаанд оронгүй олдуур илрүүлжээ. Далайн түвшнээс 6739 метрийн өндөрт хүчил төрөгч багтай мөнх цэвдэг орчинд 3 хүүхдийн шарил бараг амьд мэд хадгалагдан үлдсэн байсан аж. Тэдний нэг нь 15 настай охин байв. Судлаачид түүнийг Maiden буюу онгон бүсгүй гэж нэрлсэн бөгөөд түүний нүүрний төрх, үс, арьс хүртэл бараг гимтээгүй шахан байсан нь эрдэмтдийг цочирдуулжээ. Түүний хажууд 7 настай хүү, 6 орчим настай охины хөлдсөн шарил байжээ. Эдгээр хүүхдүүд 500 гаруй жилийн өмнө инкийн эзэнт гүрний тахилын ёслолд ашиглагдсан гэж үздэг. 1. Инкүүд яагаад хүүхдээр тахил өргөдөг байсан бэ? Инкүүдийн хувьд улс бол зүгээр нэг хад чулуу биш байжээ. Тэд улсыг бурхад амьдардаг ариун газар гэж үздэг байсан бөгөөд хүчтэй ган гачиг, газар хөдлөлт, хааны үхэл зэрэг томоохон үе явдлын үед Капакоча хэмээх тахилрын ёслол үйлддэг байв. Энэ ёслолд хамгийн цэвэр ариун, хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүдийг сонгон оролцуулдаг байсан аж. Хүүхдүүдийг үхэл рүү илгээж байна гэж бус, харин бурхтын ертөнцид очиж гэр бүлдээ хүндэтгэл авчирж байна гэж ойлгуулдаг байжээ. Зарим түүхчдийн үздгээр ийм хүүхдүүд инкийн нийгэмд бараг амьд ариун хүн мэд хүндлэгтэй байсан гин. 2. Үхэхээс өмнө тэдний амьдрал өөрчлөгдөжээ. Судалгаагаар тахил өргөхөөс өмнөх бүтэн жилийн турш хүүхдүүдийн хоол хүнс огцом өөрчлөгдсөн нь тогтогдсон байна. Гүмнэн төмс, хүнсний ногоо иддэг жирийн айлын хүүхдүүд байсан бол сүүлдээ зөвхөн язгууртнуудын иддэг эрдэнэ шиш, лам гөрөөсний хатаасан мах зэрэг тансаг хоолоор хоололдог болжээ. Мөн онгон бүсгүйн үсийг шинжиж үзэхэд тэрээр нас барахаасаа өмнөх саруудад кока нахч болон согтууруулах төрлийн ундаа хэрэглэж байсан нь илэрсэн байна. Эрдэмтэд үүнийг тахилрын өмнө хүүхдүүдийг тайвшруулах эсвэл унтуулах зорилготой байсан байж магадгүй гэж үздэг. 3. Мөс тэднийг бараг төгс хадгалжээ. Египтийн мумиудыг зариуд зандиншуулдаг байсан бол Андын хүүхдүүд байгалийн аргаар хадгалагдсан гэдгээрээ онцгой. Уулын орой дээрх маш хүйтэн хөөрэ орчим тэдний биеийг яг л хөлдөөгчд хийсэн мэд хамгаалж үлдээжээ. Зарим судлаач бүр дэлхий дээр хамгийн сайн хадгалагдсан мумиуд гэж нэрлэдэг. Охины нүрийг харахад яг л унтж байгаа мэд харагддаг бөгөөд энэ дүр зураг олон хүнийг өнөөдөрч түгшээдэг байна. 4. Моми дотроос илэрсэн нээгт. Судлаачид орчин үеийн технологи ашиглан онгон бүсгүйн эд эсийг шинжилжээ. Ингэхдээ ДНХ бус уургийн бүтцээр төвлөрсөн байна. Тэгээд гаднаасаа эрүүл харагдаж байсан охин уушгины хүнд халдвартай байсныг тогтоожээ. Энэ нь сүрьетэй төстэй бактерийн халдвар байсан бөгөөд моми дотроос халдвар төвчин илрүүлсэн дэлхийн анхны тохиолдол болсон байна. Өөрөөр хэлбэл 500 жилийн өмнөх хүний өвчнийг өнөөдөр шинжлэх ухаан уншиж чаддаг болсон гэсэн үг. 5. Аянганд цохиулсан байж болзошгүй охин. 3 хүүхдийн хамгийн бага нь болох 6 настай охины шарилыг судлаачид болгоомжтой хандж байгаа аж. Учир нь түүний биед аянга буусан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Андын уус маш өндөр учраас аянга их татдаг бөгөөд зарим эрдэмтэд түүнийг нас барсныхан дараа аянганд цохиулсан байж магадгүй гэж үзжээ. Тиймээс энэ нь эд эсийн бүтэц шинжилгээний үр дүнд нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. 6. Хүүхдүүдийн дэрэгдээс юу олдсон бэ? Тэдний шарилын дэрэгдээс алд, мөнгөн мэдлэл, гоёмсох хувцас, шаазан сав, хоол хүнс, цагаан өдөн толгоон чимэг зэрэг олон зүйл олджээ. Эдгээр нь энгийн хүүхдийн эд зүйл биш байр. Инкүүд тэднийг бурхтад өргөж буй хамгийн үн цэнтэй бэлэг гэж үзэж байсан нь энэ бүхнээс харагддаг. 7. Өнөөдөрч хүмүүсийг айлгадаг зүйл. Юлия Якогийн хүүхдүүдийг харсан зарим археологч яг одоо нүдэ нээх гэж байгаа мэт санагдсан гэж ярьдаг. 500 жилийн өмнө уулын оргил дээр орхигдсон 3 хүүхэд өнөөдөрч дэлхий даяарх хүмүүсийг гайхшруулж айдас төрүүлсээр байна. Тэд зөвхөн археологийн олдуур биш, харин эртний хүмүүсийн итгэл үнэмшил, айдас, шашин, эрх мэдхийн тухай хамгийн эмгэнэгтэй дурсамжуудын нэг юм. Саг Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.